Ажлаа хацгаад ингэж хэлдэг. Асар тавыг тэг болох цаа. Let's go. Хараад тэгдэг. Аялал хийлээ. Энэ имлэгийг найзынхаа санал болгосноор сонгож байгаа. Цаад үзэхэд 31 жилийн туршлагатай Солонгос улсын уйгуун имлэгүүдийн нэг байсан. Ихэнх хүрчлэгч нь Солонгос хүмүүс байдаг. Болохоор гадаад хүмүүс рүү чиглэсэн сурталчилгаа бага хэд юм лээ. Амбас инженер нь өөрсдөө энэ имлэгтээ хараадсан эсэлдээ орсон ихтгэл төрүүлсэн. Тэр ирсэн сүйд. Би энэ үед имлэгийн маань онцлог нь ДНХ тест заавал авдаг. Яагаад гэвэл тест авах гэж байгаа байхгүй юу? Авилино гэдэг тест юм. Төрлийн гений өвчтөй болол эсвэрлэг дээр янз бүрийн төсөлт хийх юм бол тэр нь тарахад ийм болчихдаг юм байхгүй юу? Тэгэхээр энэ байгаа эсхийг нь заавал шалгаж хийж хийдэг гэсэн үг шүү. Би шинжилгээ маань хийдэг. 10 гаруй оператор нүдийг маань нарийн шинжилсэн. Тэвэрлэгийн цуцаан, хэлбэр, хүүхэн харааны хэмжээ, нүдний хуурайшил, тэсийн тоо, нүдний даралт гэд бүгдийг нь шалгах юм байна лээ. Мөн харааны чадварыг 1-0 болгох нь мэдслийн зорилт учраас хараа тэглэх биш, хараа засаг мэдсэл гэж нэрлэгдэх юм байна лээ шүү. Тэгээ миний хувьд баруун нүд баг зэрэг хуурайшилттай, хүүхэн хараа арай том талтай гарсан ч мэдсэлд ороход ямар ч асуудалгүй гэж төгнсөн байгаа. Хараа тэглүүлэхэд хамгийн чухал үзүүлэлт бол эвлэгийн цуцаан. Энэ нь төрөлхийн нэмгийн эсвэл цуцаан байдаг бөгөөд ердийн үед амьдралын явцад нэмгэрнэ гэж байдаг юм лээ. Цаад тасан эвлэгийн хэлбэрийг ч гэсэн өөрчлөх магадaltaй байдаг. Тэгэхээр эвлэг хэлбэрийг өөрчлөх гэхээр цаад хараа муудах магадaltaй болдог учраас ажиллах санчтай ч гэсэн нүдэн болохгүй байсан. Тэгэхээр эсийн тоо олон байх тусмаа залуу эрүүл нүдэн хадгалах байхгүй юу? Нүдний даралт явж гисэн хэвэн байна гэж хэлсэн. Мэдсэл хийхэд бол асуудал байхгүй энэ зэрэг ингээг байхгүй хэвэн байна гэж хэлсэн. Тэгээд шинжилгээний хариунуудын нүдний AI системд оруулж байгаа энэ хүний тохирох мэдслүүдийг эрүүлээд ингэж үзүүлдэг байхгүй. Тэгэхээр долоод smile төрлийн мэдслүүд энэ хоёр төрлийн мэдслийн бичлэг үзүүлдэг. Нөгөө смайлаас гарч байгаа лазер нь гаднаас нь очоод ахуурыг нэвтлээд эвлэгийн хэрэггүй хэсгийг лазертай холбохдоо 2 мм нислэл хийгээд холдож байгаа зэрэг харагдав. Лазертад холдсныхан дараа 2 мм нислэлээр хэрэггүй хэсгийг имж татаад солоод байгаа юм. Нислэл бол 2 мм нийлээд 10 минут орчим үргэлж байгаа. Хэвдэх юм юусаа байх учраас би солиод байж байгаа. Ингээд бүх шинжилгээний хариунд үндэслэн би смайл хараа засах мэдслийг сонгож хаалгаанд орохоор болсон. Харин хаалгааны өрөөнд яг юу болсон бэ? Өвдсөн үү? Хаалгаанаас гараад шууд хэр харагдаж байсан бэ гэд энэ бүхнийг дараагийн бичлэгээрээ хуваалцъя.